амар окей нэртэй. Хүн ямар мэрэгчлэлээр хүн илүү амжилт гараад 18 нэмэх. Надад авчирнаа. Би сая бүр ингэж ямар лобстерыг сонгоод гаргаж авч байгаа юм. Яг энийг жижиг энийг мах сая 400 доо гэж юу. Йоо, энэ гадар чам ангасаар гал тарах юм байна даа. Ингээ зүгээр ингээ далайн хажууд ингээ сууга хоол идэж юм бас. Яа. Энэ орой морой бас бүр янз юм баг. Амар үзэмжтэй газар үү. Тэр цаана Love Bridge гэж байдаг гинэ. Харийн гэдэг лээ bridge. Тэгээ тийш ингээд хоёр талаас нь ингээд хосоор нь. Нэг нь энэ талаас нь, нөгөөт нь тэр саа талаас нь юм шиг. Одоо би найз хүнтэй байлаа гэхэд би энэ наалаас нь, манай найз тэр саа талаас нь явах. Тэгээ уулзаа тэгээ. Тэгээ уулзаа тэгээ үнсэлцдэг юм уу те. За. Амар газар. Тэр дээр нь cable car-нууд нь явж чинь тэр дээгүүр ингээд айгүй удаан явдаг гэдгийгсэн. Гурван төрлийн миний байдаг газар байна. Энэ Европын юм уу те? American Hall, Mexican style, grilled chicken salad. За би болохоор seafood pasta гэдэг нь захиаллаа. Чи юу захиалсан? Chicken burger. Chicken burger нь ямар вэ? Гоё. Миний болохоор юм shrimp-нууд байна. Ямар tender юм. Ямар зөөлх юм бэ? Ийм үзэмжтэй газар ингээд хоол идэж байгаа зүйл гоё хоол идэж байгаа зүйл янз юм байна. Хоббигоор мөнгө олж байгаа хүмүүс ингээд хоббигоор л мөнгө олоод амьдарч болох юм биш үү? Мэргэжлийн шаардлага юу вэ гэдэг тийм ч гэдэг. Их сургууль сурахын ер нь давуу талч байдаг юм уу? Та ер нь юу гэж бодож байна гэдэг дээр л. яг болж игэл одоо нэг академицкий гэж одоо ойлголт байгаа шүү дээ. Академицкий гэдэг ойлголт нь юугаа хэлж байгаа? Ихтэй сургууль гэж байгаа. Хүн үнэхээр одоо сайн сураад ирээдүгээ одоо зурсан бүрдүүлэх гэж байгаа бол заавал академицкий сургууль сурах хэрэгтэй. Мэдээж мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй тийм. Академицкий одоо сургууль сурснараа хүн ямар байдгүй гэхээр илүү боловсролтой, туршлагатай, хатгалаад залуучуудаа хэлэхэд ихнэр авах хэрэгтэй. Хүн ямар мэргэжилтээр хүн илүү амжилт гаргадаггүй гэхээр энэ ямар ч тохиолдолд хүн дуртай мэргэжлээ хийвэл хүн амжилт гаргадаг тийм. Тэр нь заавал академик гэж байх албагүй. Хүн гагнуур хийдэг үү тийм. Одоо жишээл маш сайн гагнуур чинь өнөөдөр оюутлахууд дээр 10 сая төгрөгийн цалин авч байна. Тэнгууд л нэг академикийн сургууль төгссөн гэдэг ихтэй сургууль төгсчөөд зөөгч хийж байгаа зөндөө залуучууд. Энэ юг харуулж чинь гэхээр хүн чаддаг юмаа хийгээд тэрийгээ ингээд болсонгүй хинээс ч илүү хийж чадах нь хамгийн чухал. Тийм учраас мэргэжил гэдэг бол маш чухал. Тэгээд дээрэс нь дуртай юмаа хийгээд явна гэдэг бол хамгийн чухал. За дараагийнх нь одоо ингээд шинэ ажил гарч ирж байна те инфлюенсер гэдэг. Инфлюенсер гэдэг ажил чинь хүмүүс л бидрийг зөвхөн ингээд өөрснөө амар ингээд одоо юу гэдэг те амар мөнгөчөөд бидрээр дамжаад ямар олон компаниуд мөнгөж байгаа гэдгийг хинч ярихгүй тийм. Одоо ахын рекламдсан маш олон компаниудтай ёо ханхуу хаа та ямар гонтой хүн бэ? Таны ачаар бид ингээд бизнес айгүй гоё явж байна. Тэр хэмжээгээр айгүй олон ажлын байр явуулж байна. Тэр хэмжээгээр айгүй олон татвар төлөгдөж байна. Яг шудраг ажиллагаад байгаа байхгүй тийм. Гэтэ тэрний сүүр болгоод юу гэсэн мэрэгчлээ байж байгаа нь ингээд safe point гэдэг чинь. Ерөөсөө safe. Миний жишээн дээр бол 84 онд дахин ингээд зураг төгсөж байгаа шүү дээ тийм. Хойд ерөөсөө гадаад явахын айгүй чухал гэж чайх руу. Хамгийн түрүүнд ямар мэрэгчлэн хамаагүй гадаад явахын чухал үе байлаа шүү дээ. Тэгэхээр чайхад ямар хуваар гэсэн чинь хувцаагаар зөвхөн бүтээгч. Тэнгүүд би хувцаагаар зөвхөн бүтээгч мэдэхгүй мөртлөө аваа явчих واخгүй юу. Гэтэ би 90 он төгсөөд хувцаагаар зөвхөн бүтээгчээр дээрс ажиллаагүй л дээ. Ажиллаж байгаагүй. 90 онд анх яг ингээд хувьсгалд ороод хувьсгалын анхдчдын нэг нь болоод ингээд нийгмийг өөрчлөх үйл ажиллагаанд ингээд ороод зориг ахмах одоо Баттуул элбэгдүүлжинтэй хамтраад ингээд явлаа шүү дээ. Эдгээр хувцаагаар зөвхөн бүтээгч гэдэг мэрэгжилч гэсэн академицкий би тэнд маш олон хүнтэй танилцж जैन те маш олон багш нартай танилцж जैन тэдний туршлагыг судалж जैन те миний амьдралд цаашдаа тэр болгоч айгүй хэрэг болж байгаа байхгүй. Та нар хэрвээ мэрэгжлээ хараахан сонгож амжаагүй байх юм бол та нар манай мэрэгжил сонголтын тестийг хүсч болно. Тэгээ миний дуртай лүүшрийн тест буюу 2-3 минутын турш бөглөөл хариу гоё гарч ирдэг тийм үр дүнтэй юм тест байна. Та бүхэн тэрийг өгөөд үзээрэй. Манай мэрэгжил сонголтын тестийг бүр CT-с хүртэл бүгэлж үзчихсэн. Судлаач хэл засалч. No way. Мэн урлагийн хүн байсан гэж үү? Найруулагч загвар зохион бүтээч хөгжимчин зэрэг нарийн мэдрэмжтэй. Kind accurate. Yes. Okay. Яа, энтхийн газар бол. Пүү. За нэг юм иртхүү. За we have coconut water. Ингээ зүгээр ингээ устаа үждэг. Энэ чинь яаж дотор ус үйдэг юм бол? Юу яа дээ? Coconut чинь ингээд coconut tree, palm tree гэдэг лөө. Ургадаг модон дээр ургаж байхдаа ингээд endosperm гэдэг юм ингээ дотор нь ордог байхгүй юу?
Way. Endosperm гэдэг зүйл нь явсаар байгаа нэг ус болдог гэдэг чинь. Тэгээд энийг coconut гэдэг юм шиг дандаа. You know, like nut, coconut. За crazy crab гэдэг газар л явах чинь. Өнөөдөр хэдүүлээ аврах том загас идэн биш. Загас гэдэг хавч идэн амар том хавч. Эсвэл lobster. Lobster хавч хоёрын ялгаа нь манай найзлахлаар амар том гэдэг жилээ. Би болохоор нэг ялгааг өгж утсан. Lobster нийлүүлэх махтай шүүсэл гэдэг чинь. Энд чинь ингээд гоё хүмүүс мөнгөө солиулж болдог. Голомт банк байна. Солонгос ресторан, Монгол ресторан хүртэл байгаа. Орон орны ресторанууд байна. Гэтэ энэ вьетнамчууд бол өөрсдийнхөө маркетингийг бол амар хийд юм байлээ. Одоо зүгээр энэ хажуу талд ингээд ийм спа авахад зөндөө спа байгаа байхгүй. Тэгээд би бинээсээ яаж нэг жоохон онцгойрох гэдэг амар анхаард юм санагдсан. Durian, not jackfruit. Durian ч нэг бүр амар том спа хийн биш durian. Нөө амар өмхий өнөртэй. Тийм юм бэ. Which one is durian? That one. This durian? Durian. 150. За алий жижигхэн байна уу? Just small. I just want to try it. I take that. Тэ durian мөн үү? Is this durian? Durian. Okay. Хоёул очоо бүжигч юм шиг. Энэ ч бүжиглдэг газар байна. Тинчээ нэг юм хоёр нөгөө юу гэдэг вэ? Bar гэдэг ч юу гэдэг вэ? Strip Portland. Энд ч бүжигчдэр бүжиглдэг юм шүү. Энэ юу гэж 18 нэмэх Buffet Lobster House гинэ. Орой юм болдго юм байна те. Би lobster юм үнэтэй байна гэж юусоо бодсонгүй. Lobster захиалах гэсэн чинь саяны газар үтсэн чинь сая 400 Вьетнам дон гэдэг чинь. Тэр болохоор Монгол мөнгөөр 200-аад мянган төгрөг юм одоо. 200 мянган төгрөөр зүгээр нэг юм ганц юм lobster-ыг дундуур нь хуваагаад garlic-ийн дотор одоо шараа тэгээд butterтай авчирдаг юм байна. Бас сайн бодлоо. Зүгээр Монгол ресторанд руу ороод vlog хийчихдэг юм уу гэж бодож байсан. За одоо тэг нэгэнтээ тэгээд юм далаатай газар ирсэн юм ч одоо тэгэл lobster, crab идэх гэж ирсэн юм ч одоо тэгээд идий да. Нэг саяар гэж энэ чинь 140 мянга болж байсан баг. Тэгээд нэг ширхэг юм жижигхэн юм lobster-ыг одоо дундуур нь гэж хуваагаад надад авчирнаа. Би сая бүр ингээд ямар lobster-ыг сонгоод гаргаж авч байгаа юм бүр ингээд харлаа одоо ингээд амьдаар нь бүр яг freshly cut durian юм бэлэтэй өгч амар өмхий тэгээд амар заваа амттай жимс гэж дандаа сонсдог байсан. Тэгээд ийм жижигнээрээ зарддаг юм байна. Шууд үрдэж шít. Хүмүүс энэ дуртай гэдэг байгаа шүү дээ гол нь тийм. It's not bad. Garlic чамд яаж нэг garlic шамтаад байгаа. Сангийн юм уу юу юм мэдэхгүй нэг. It is not garlic bro. Миний төсөөлжсэнээс бол хамаагүй дайжгүй байна. Нэгээс харин би нэг 6 оноо. Wow, thank you. За нөгөө нугасны багшаа. Йоо би энэ саяхан энэ lobster-ыг амьдаар нь харсан шүү дээ. Алаа хийцэн шүү дээ. Энэ зүйл одоо ингээд 140 мянган төгрөг. 140 мянган төгрөгөөр ингээд та нар юм хоёр юм хуваацсан. Ийм lobster одоо би монголоор дааш юу гэдэг мэдэхгүй л байл та. 100 амар зэвүүн зүсээ тавьчихсан байна. Үнэрт амар гонцож байна. Wow, damn. За. What the fuck? Damn. Махан амар шүүслэг юм байна заяа. Garlic соуснд дургуун байхгүй бах. Тэгээд юм шаржигнур garlic дээрээс нэгэ тавьчихсан байна. Тэгээд жоохон ингэ нэг самартай комбинашн бол амар гоо зөгцөж байна. Дахиад махны текстчертэй жоохон төстэй юм байна. Гараа яг цоолгоч шүү дээ уянараа. Damn, боломжтой идэхгүй бас болохгүй юм биш үү? Энд жижиг хялгсан өргөснүүд байгаад байна. Би жоохон идэхээс айгаад байна. Яаж идэх юм бэ? Миний үдшээсээ ASMR-аад бас ингэ хүмүүс эний чинь бүр амар сорж мороод Тэйлнийх нөгөө what the fuck. What the fuck? Энэ энэ тэгээд энэ тэйлд нь байгаа нэг энэ ганц махнаас өөр мах байдгүй юм биш үү чандаа. Яг энийг жижигхэн энийг мах сая 400 дон гэж юу. Энэ наалтан бодоо наасан багтаа. Амар юм бэ. нүдний шааж шүү дээ. Oh my god, тийм биш үү? Ёо. Нэгээс орын оронд 10 заяа. Амтны үднээс 10. Гэхдээ ирж байгаа порцоо бодох юм бол тэг үнийн бодох юм бол crazy guys. Та нар 140 мянган төлөөд энийг идэх байсан коммент дээр үлдээгээрэй. Би бол яг ганц удаа хамсгал бол зүгээр л юм, гоё л юм байна. Тэг бүр үнэхээр бүр ингэж үнэхээр би ингэж бүр ингэж Сайд дуу гэж бас lobster оршуулсан. Lobster-ны оршуулганы дуу явж байна. Энд чинь ер нь би нэг хитэн lobster гэртээ аваад хард юм уу? Тэгээ болно шүү дандаа. Манай ингээд бариад ингээ аваад авчтай ингээ. Усан дотор ингээ хийгээд zip back. Цүглээг аваад явах оруулах болоо. Оруулах бодлоо. Гайгүй сте. Бүхний бичлэг үзсээр нь үнэхээр баярлалаа. Тэгээд Вьетнамын гоё бичлэгүүд дараа нь ингээ гарах болноо. Тэгээд дараа бичлэг уусан түр зүр баяртай амар чанга болчлоо. Bye.
Та бүхэн бас ийм гоё аялалд гэр бүлтэйгээ явахыг хүсэх юм бол за Өөрөвчтэй аялал гэдэг компани байна. За энэхүү аяллаа компани болохоор Бангкок, Фукуок, Натранг, Бали гэх мэт газрууд руу хамгийн боломжтой үнээр та бүхнийг аялуулж байгаа юм байна. Гэр бүлтэйгээ найз нөхөдтэйгөө ойр дотныхоо хүмүүстэйгээ дулаан орон руу аялаасаа гэж би хүсэж байна. Бүх дэлгэрэнгүй мэдээлэл болон энэ Instagram аккаунтны линкийг би доор description хэсэгтэр тавьжээ.